За яг ер нь бол нэг жилийн өмнө одоо улсын хурлын сонгуул явсан. Тэгээ улсын хурлын сонгуулиар бол Монгол Ардын намд ард түмэл 68 суудлаа гэсэн. 68 суудлаа гэдэг чинь одоо их байхад бол хангалттай шүү дээ. 126-гийн талаас илүү байна аахгүй юу? За арчилсан намд бол 48 суудлаа өглөө. 48 суудлыг бол одоо зөвийн дэмжээд буруугийн зас залруулад ингээ яваа. Одоо ярих юм бол одоо цэрэн зээжэндээ тий бөөр нь одоо бөксөндөө байгаа тий хөл толгойн мэлдэгдэхгүй юм битээ байгаа ч гэсэн боловч ингээ 3-8 ингээ хамтраад явлаа. Энийгээ зөвтгдөг юм нь болохоор бид нар бүтээн байгуулалт хийн, ард түмний амьдралыг сайжруулна, дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хүнд ногдохыг $10,000 болгоно. 14 мегаватт зэрэгтгээ зөвтгдөг боловч ингээд амьдрал дээр үүсгэхэд бол нөгөө тэр арчлалын системийг үйлчлэхгүй байна тийм ээ. Тий одоо ард түмний одоо хэлсэн ярьсан ард түмний сонголт бол хамгийн зөв те хаан сонголт гэж үздэг. Тэгээд хуулиас дээгүүр засгийн газар байгуулаа ингээ ажиллаж байна. Тэр нь одоо амьдрал дээр ингээ ард түмний амьдралыг сайжруулаа бүтээн байгуулалт хийгээд тэр одоо үр дүнгээрээ ингээ харагдах юм болов гэсэн чинь өнөөдөр одоо баахан л үлгэр яриад одоо үлгэр одоо жаргад дуустдаг бол одоо зов дуусах тал руу орчлоо шүү дээ. Энэ одоо 14 мега туслын хүн хүчин цаана байгаа, мөнгө төгрөгийн цаана байгаа тий. Сүүлийн үед бол хяналт бүтээмжийн менежерийг томьсон асуудал одоо олон нийтийн анхаарлын төвд байна л да. Төр цомхон болно гэж бүгд хэлдэг. Эсвэргээрээ одоо төрийг анхаалгах гэдэг юм уу ийм шийдвэр гаргаж байна. Ялангуяа одоо энэ ардчилсан намаас энэ хяналт бүтээмжийн менежерээр томилогдох гэдэг юм уу томилсон хүмүүсийн тоон илүү олон байна. Энэ нь эргээд нөө арчилсан нам засгийн газарт орж ажилласнараа албан тушаалаар бол авилга авч байна гэдэг ийм асуудал яригч байна. Та энийг хүлээн зөвшөөрөх үү? За хяналтын менежер, бүтээмжийн менежер гэл ингээд ийм албан тушаал шинээр гаргаж ирэл ингээд тавиад байна л да. Тэр нь бол ямар нэгэн одоо оронтой нийтрийн юмд байдаггүй те. Тэгээд бид нар бол одоо аль хор төрийг цомхон болгоё, багасгая гэдэг тийм ч үзэл баримталтай нам л да. Гэвч одоо энэ эсрэгээр ярьж байна. За тэгээ хяналтын менежер тавиад, бүтээмжийн менежер тавиад үр ашиг, үр дүн нь одоо сайжрах болов гэсэн чинь тэр нь бол харагдахгүй байна. Тий. Тэгээ энэ дээр бол ахаад эргээд ярилцах хэрэгтэй хаа гэсэн бодолтой байна. Нөгөө талаар одоо арчилсан нам засагтараад хамтраад одоо 8 яамыг хариуцж байна. Энд ч одоо 23 сайд, 20-од яам те. Одоо 230-40 мянган төрийн албаагч, дээр нь төрийн өмчтэй 126 компани тэгээ те. Энэ ч бол арай хэтэрч байна л да. Тий. Гарсан нам бол одоо хүний эрх хэрэгчлөө, бизнесийн эрх хэрэгчлөөг бол одоо тугаа болгож явдаг ийм нам гэж ойлгож байгаа. Ер нь сүүлийн үед одоо энэ бизнесийн эрх хэрэгчлөө гэдэг зүйл бол аль эрх хэрэгчлөөнд хомигдлаа гэж ярьж байна. Одоо дээрээс нь ардсан намын одоо сонгогдсон сайд нар Оросын улбаны улстай хамтарч компани байгуулах, нэгэсэндээ одоо Оросын улбаны улсын баазыг Монголд байгуулах гэж байна гэдэг ийм мэдээлэл бүр 20 жилээр ашиглуулах гэж байна гэдэг ийм мэдээлэл явж байна. Та энэ дээр нь танилцсан уу? Энэ дээр ер нь та ямар байр суурьтай? Бүлэг дотроо энэ асуудлыг одоо тухайлбал ярилцсан. Бүлэг дотроо энэ асуудлыг ярилцааг байгаа. Гэхдээ яг манай арчилсан намын гишүүд хүмүүс за Монгол Ардын намын гишүүд ч гэсэн тийм хурлын гишүүд нэлээд хэдэн хүмүүс бол эсрэг байр суурьтай байгаа. Тэрний нэг нь одоо бие тийм ээ. Энэ тусгаал тогтносон улс өөрийнхөө одоо 3 дахь гүштэйг харьцангуйтай алга болсон тийм онгоцныхаа хэсэг уудлыг нэг улс оронд ингээд тийм өгчөж болохгүй хаа. Тийм бензин шатгон бол хаанаас ч авч болно шүү дээ тийм. Яаж өөрчлөгдөж болно. Тэрийг дагалдуулаад онгоцны түншний нийлүүлэх гэдэг нэрээр ийм хийж болохгүй. Тэгээд одоо 28 онд нэг уудлал яриад байгаа тэр газрын төсний үйлдвэрийг ашиглалтанд оруулна гэж яриад байгаа. За тэгээ ийм имийг одоо өргөн бариа явуулж яадаг арчилсан намын нэртэй ч юм уу одоо Монгол улсын сайд ч юм уу Монгол улсын их хурлын гишүүн байж болохгүй. Энэ одоо Монголын ард түмнээс барыг оруулсан гэж хэлж болохоор юм харагдаж байна лээ тий. Энийг одоо дараа зогсоосон дээрээ.